Наацхан тэр анги одоо яаж цэвэр байлгах уу, гудамжаа яаж гоё байлгах юм гэдэг жижиг төслүүд бичүүлээд түүн дээр нь одоо тодорхой хэмжээний санхүүжилтийг өгөөд явбал үр дүнтэй болно шүү дээ. Тэгэхээр өнөөдөр төслөө биччихнэ. Тэгээ юм хийх гэхэд тэр хүүхдүүд яах вэ? Бас л ээж аваасаа мөнгө татна. Магадгүй нөгөө хичээл орж байгаа багш нь за энийг ингээ бүгдээ хэрэгжүүлэхэд тэд төгрөг хэрэг боллоо гэд мөнгө татах болно. Ингээл нөгөө боловсрал дээр галж байгаа ажуудлах гээл шүүмжлэгдэл багшийн нэр хүнтэй холбоотой асуудлууд одоо очиж төгс төгөлдөр утгаар хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байгаа. Уул нь бол яг тэхэл ёстой дадлагжуулах, хэрэглээ болгох, эдийн засгийн мэдлэг гэдэг мэдэртэй дөрвөө ихтэй сургуульд ороод ч гэсэн олж аавна. Тэгвэл энд бэлтгэх зорилготой дадлага ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил ийм юм байх хэрэгтэй юм байна. Кофе цай нэвтрүүлэг маань үзэгч танд хүрж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн нэвтрүүлгийн маань туршид бас 51 утсаар бидэнтэй холбогдож 240-той маань ярилцаж болно. Бид боловсролын салбарын шинжилгээний асуудлаар за тун удахгүй эдийн засгийн чуулганы үеэр манай хоёр төлөөлөл маань өөрөөрөө санал болгож хүндэх асуудлуудын тухай ярьж гин гэж ойлгож байна. Тэгэхээр нэг зүйлийг онцолж асууя л да. Хүнийг ингэж ярьдаг юм байлаа. Ерөнхийдөө 7 нас хүртлээр төлөвшлийнхаа бараг 80%-ийг болоод авчдаг. Тэгээд дараагийн шатны одоо 7 нас гэдэг чинь яг манайх сүүлийн 2-3 жил 12 жилийн тогтолцоотой болоод 6 насаар ордог болчлоо л да. Гэхдээ 7 нас хүртлээр төлөвшлээ авчна гэдэг бид нар бас арай л нөгөө төлөвшүүлэх ажлаа оройтуулж эхлээд байгаа мүү гэж бас ойлгогдож байна. Тэгэхээр нөгөө цагаан дээр хараар бичсэн сурах хүчгийг л хүүхдүүд маань уншиж, харж, нөгөө өөртөө мэдээлэл цуглуулж, мэдлэг болгож, боловсруулж авч байгаа юм л да. Тэгэхээр тэр цагаан дээр хараар бичиж байгаа зүйлийг боловсруулж байгаа хүмүүс маань одоо яг монгол хүнийг бий болгоё, тэ? Одоо хүнээ ингэж хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Ийм хөгжилт, ийм мэдээлэлээр тулгуурлаж монгол хүн бий болох хэрэгтэй юм байна гэдгээ яг бүрэн дүрээ ойлгож чадсан байдаг болов. Магадгүй би бас нөгөө сурах хүчийг боловсруулж байгаа тэр хөтөлбөр бодлогыг боловсруулж байгаа хүмүүс насны хувьд ямар байдгүй. Нэг би Бабарга нийтлэлээс уншиж байсан. Монголчууд одоо хизээ хөгжих үү гэхээр яг бидний сэтгэлгээний хүмүүс одоо хөгж үрдээ дууссан хэл Монгол хөгжнө гэдэг хатуу мөртлөө өнөөгөөс аахгүй. Яагаад гэвэл тэр бүх шинжлэлийг доороосоо бий болгож гарч ирсэн залуучууд авчрах юм болоо гэж би асуугаад байгаа. Тэгэхээр яг энэ бодлогыг боловсруулж байгаа, сурах хүчийг боловсруулж байгаа хүмүүс хэр яг одоо бидний зориод байгаа боловсролыг ойлгосон байдаг бол. Ерөн сүүлийн үед л одоо яг энэ асуудал бас нэлээд илчтэй яригдж байгаа учраас бодлого боловсруулагчид маань өөрсдөө боловсрлоо мэддэг хэвээр одоо сурах хүчийг зохиогчид маань яг дотор нь байх хэвээр гэдгээр манай боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас бүхэл бүтэн сайдын тушаал гараад нам сурах хүчгээ хамтлагаар нь боловсруулуулаад түнгийн хяналт шинжилгээ дүгнэлт өгөө эксперт хийгээд ингээд ер нь бол сүүлийн үед л их чанартай болж ирж байгаа. Зүгээр хуучин бол үүдний Орсын школ гэдгээр бол шууд л Орсын нам сурах хүчийг Монголд орчуулсан нам сурах хүчийг ашиглагдчихсэнтэй холбоотойгоор шүүмжилт өртөжлээ шүү дээ. Одоо харьцангуй Монгол ухаан, Монгол төрх, Монгол хүнд ойртуулсан тийм одоо агуулгыг бас гаргаж ирж байгаа манай боловсролын шинжилгээний бас нэг томоохон алхам гэж би ойлгодог. Тэгээ хийгдэж байгаа. Тэгээ миний бас би чинь амжилттай боловсрол төрийн бас байгууллагын сурагч багш гэж явдаг. Энэ амжилттай боловсрол төрийн бас байгууллага маань тэр сургууль ухааны доктор, шинжилгээ ухааны гарьяат ажилтны яндаг багшаараа зөвлүүлээд 93 дугаар сургуулийн захирал Батсуг багш маань толгойлоод удирдаад бид бас Монголын боловсролд бас дөрвтэй шинжилэлт хийх саяны яриад байгаа Монгол хүн, Монгол одоо төрхтэй, Монгол зан заншилтай, монголоор бахархдаг тийм иргэдийг төлөвшүүлэхийн төлөө маш их бас ном сурах хүчийг хөтөлбөр боловсруулад туршилтын журмаар хэрэгжүүлээд бас үр дүнд хүрч байгаа. Тэгэхээр зэрэг сурах хүчгүүд агуулгын түвшинд бас их өөрчлөгдөж байгаа. Тэгээ одоо хэрэгжүүлэх шатндаа бас амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Манай хата яриа гэж үзэж байна. Эдийн засгийн чуулганы асуудлаар одоо энэ оруулж ирснээр бас нэг давуу тал нь энэ боловсрол огт ингээ хөгжихгүй байж байгаа л одоо нэг боловсролыг хөгжүүлэх гэдэг юм биш л дээ. Өнөөдөр Монголын боловсрол маань харьцангуй урдцтай сайн хөгжиж байгаа шүү дээ. Дээд боловсролын хувьд тэгээд одоо жишээлбэл төрийн хэмжээний сургуулиудыг нэгтгэжлээ. За оюутнуудын маань хамгийн бас толгойн өвчин босны төлбөрийн асуудал шийдэгдэж байна. Энэ мэтчлэн ингээд ер нь боловсролын шинжилэл хийгдэж байгаа. Хамгийн гол нь хөгжинөхийн тулд хөрөнгө мөнгө бас хамгийн шаардлагатай байна. Тийм учраас энэ боловсролын санхүүжилтийг яг яаж ямар байдлаар шийдэх вэ гэдгийг энэ дээр хэлцэх нь хамгийн тохиромжтой юм болов уу гэж бод. Ер нь монгол хүний тэр ухаан бодол ч юм уу те монгол багш нарын маань авьяас чадварыг би сайн гэж үнэлдэг. Хамгийн гол нь тэдний одоо сайн гэж бодоод байгаа хүсэж байгаа зориод байгаа тэмүүлээд байгаа юмыг хийхэд хамгийн гол нь хөрөнгө оруулалт өгдөг. Одоо жишээлбэл дээд боловсролын хувьд сургалтын байгууллага маань бараг 90%
зөвхөн оюутны сургалтын төлбөрөөр одоо авч явдаг багш нараа цайлан халаалтуулан өөр юу гэдэг те. Гэтэл эргээгээд энэ тэр зөвхөн одоо 90 гаруй сургалтын төлбөрийн асуудал нь зөвхөн сургалтын одоо цайлан мөнгө те одоо халаалт дулааныхаа мөнгөндөө дуусчдаг. Эргээгээд нөө шинэ мэдээллийн бааз үүсгэх те шинэ технологиг дэвшүүлэх гэдэг юм энэ байдлууд дээр одоо мөнгө байхгүй тэгэлждэг. Тэгээ бид нар хэдий сайхан хөгжиж цэцэглэе гэдэг сайн зүйлийг санаачлаад байдаг хамгийн гол нь төсөв хөрөнгө нь байхгүй болохгүй. Тэгэхээр биднээс энэнийг хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй юм болов. Өнөөдөр боловсролд хөрөнгө оруулж байна гэдэг маань эргээгээд яг одоо улс орныхоо хөгжилд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм болов. Өнөөдөр тухайн хүмүүс одоо жишээлбэл дээд боловсролын хувьд оюутнууд маань үнэхээр сайн чанартай боловсрол эзэмшээд гарлаа чанартай ажиллах хүчин л гэсэн үг шүү дээ. Чанартай зүйлийг бүтээн бий болгож чадна гэсэн юм байна. А мөн санхүүгээсээ илүүхээс бас одоо нэг зах зээлтэйгээ бас нэг холбох асуудлууд байгаа л да. Одоо жишээлбэл Монголд нэг зүйл дамгаа байдаг нь мэрэгжил сонголтын асуудал. Энэ дээрээ бид нар ер нь нэг тийм туйлшрамтгай гэх юм уу те. Одоо жишээлбэл хэдэн мянган хууч Монголд байдаг үлээгээд тэгэхээр бид дөрөв зэрэг нэг мэрэгжил модонд ордог. Тэр биш яг захиалгын те өнөөдөр ажлын байр яг хэд байна ямар ажлын байр байна вэ гэдгийг л харж иж хүн мэрэгжлээ сонгож тэр тухайн сургуулийг төгсөх ёстой байдал ер нь энэ мэрэгжил гоё гэдэг нэг ч юм уу те одоо жишээлбэл нэг тоон үзүүлэлт байгаа юм л да за түрүү жил 30 гаруй мянган оюутан төгсөж байгаа. Тэрний 40% ажлын байртай болж байгаа. Харин тэр 40%-аас бараг 50% нь өөрийнхөө мэрэгжлээр ажиллаж байгаа. Ийм тооцоолол байна. Энэ маань эргээгээд энэ бас мөнгө санхүү боловсролын систем гэхээсээ илүү бас энэ хувь хүмүүсийн хөгжил төлөвшөлт бас нэг байгаа юм болов те. Өнөөдөр эдийн засгийн форумоос одоо сая л би ингээд бодож суужсэн чинь нэг асуудал хамгийн түрүүнд одоо хилцэх зүйтэй юм байна гэж бодож байгаа байхгүй юу гэхээр ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургуулийн хооронд уялдаа холбоо хэрэг гэдэг асуудал. Жишээлбэл зарим ерөнхий боловсролын сургууль хичээл заасан хичээлийг жишээлбэл би оюутан байхдаа нэг хичээл суухад ерөнхий боловсролын сургууль заажсан хичээлийг ахаа заагаад тавтаа заагаад ч юм уу те. Ийм байдал манаас илүү болчих юм уу. Тэгээд ерөнхийдөө ингээд олон улсын боловсролын жишээг хандлага гэж хараад хахад ерөнхий боловсролын сургууль маань ерөнхийдөө хувийн төлөвшөл тал руугаа ерөнхий дээд боловсрол маань бол жинхэнэ мэдлэг мэрэгжлийн асуудлуудыг заах хэрэгтэй бол манайхан заримдаа бол байрын солилцсон ч явж байгаа ийм тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас энийг сайн бодолцох хэрэгтэй юм болов. Тэгээ хамгийн гол нь бидний гаргах хэрэгтэй маань боловсролынхаа зорилгоо яг тодорхойлоо те. Ер нь одоо сургуулийн өмнөх боловсрол, за ерөнхий боловсрол, дээд боловсрол, за тэрнээс дээш боловсрол ч юм уу те. Эднэрийн маань ер нь хайж бай гэдэг. Хамгийн түрүүнд сайн зохиож чадахгүй сайн хуул гэдэг л одоо зарчмыг баримтлах хэрэгтэй юм шиг. Яг ямар нэгэн улсын хамгийн одоо чанарын шаардлага ч юм уу те. Одоо дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа тэр боловсрол руу бас нэг хараад бас жоо өсрөнгүү байхын тулд энэ эдийн засгийн чуулганд оруулсан болов уу. За ерөнхийдөө эхэлж байгаа за энэ маань ийм байх ёстой гэж араас нь яваал байвал тэгэл мөнгө л араас нь явах юм шиг. Тэгэхээр нэг ер нь нэг томхон бүтээлчээр тий маш хурдан энэ байхыг бид нэр хүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо жишээлбэл сүүлийн үед Монголын оюутны холбоо нэг зүйл дээр бүх боловсролын яам ч юм уу ингээ багш нартайгаа аягүй санал нийлдэг ус. Урд нь бид нар оюутны солилцоог маш их болгоё гэдэг гэсэн. Өнөөдөр оюутнуудаа гадаад яваа сургаад мэрэгжилд ажиллуулээд ирээд тэгэл за нэг 50 оюутан явна тэгэл 50 оюутан маань 50 сайхан мундаг мэрэгжилтэн болоод ирдэг. Гэтэл энэ маань эргээгээд Монголын 170 мянган оюутны хэдэн билээ гэдэг асуудал. Тэгэхээр бид энэ багш солилцооны асуудлыг одоо энэ жоо дэмжээ те. Өнөөдөр 50 багш 50 оюутан явсан дээрүү 50 багшоо тэр мэрэгчлээд ажиллуулээд яваад ирсэн дээрүү гэдэг юм асуудал. 50 багш хэдэн оюутанд хичээл заах вэ гэдэг чинь бас их сонирхолтой юм. Тэгээд бас эргээгээд бас олон улсын жишг хандлага маань зүгээр л нэг ангид тойр сууж байгаа багш нь хичээл заадагаас одоо татгалзаж шít. Онлайн интернет гэдэг одоо бүх л тэр бүх хөгжих зүйлсүүд нь Монгол хөгжсөн байна. Гэтэл одоо боловсрлоо одоо тэдэртэй холбох асуудал. Энэтэй хамгийн түрүүнд нэгдүгээрт нэг нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь бас энэ хөрөнгө санхүүжилтээ яаж шийдвэрлэх вэ гэж өнөөдөр сургалт олон улсын сургуулиудын дээд боловсролын сургуулиудыг харж байхад өөрсдөө үйлдвэртэй шахав те. Одоо сургуулиуд өрөнд иргэдээ маш их эмнэлэгтэй байдаг. Тэгээ оюутнууд нь тэрэндээ баг одоо үйлчлэгээ үйлчлүүлдэг ингээд эргээ санхүүжилттэй болдог. Гэтэл манайх тийм биш шүү дээ. Зүгээр л оюутнаас өгж байгаа сургалтын төлбөрөөр л баг 100% санхүүжгээр чинь зэ боловсрлоо хөгжинэ гэж үздэг. Тэр энэ дээрээс нь дөрөвтэй бодлого хэрэгтэй байгаа юм. За тэгэхээр үзэгчд маань 1950-ны өгцөн дээр эдгээр холбогдоод эхэлжээ. Эхний үзэгчтэйгээ холбогдъё. Байна уу? Байна уу? За сэтгэлтэй холбоогч Монголын оюутны холбооны дэдэр ерөнхийлөгч юм асуух гэсэн юм. За. Манай хүүхэд их сургуулийн 2 дугаар ангид сурдаг.
Тэгж одоо бас цахим картаас авч чадахгүй байна. Монголын оюутны холбоон дээр очижээ удаагаар өргөдлөө өсөлтөө өгсөн. Тэгээд ерөөсөө энэ алддаггүй тэгээд чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаасаа юу гэж хэлэхээ ерөө шаналт байна уу? Яхаа квот гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд яагаад ч 2 жил одоо тэр квотод хандагдаж чадахгүй байгаа юм бэ? Одоо энэ хүүхдэд цахим карт нэрх олж болох уу гэж. Монгол Улсын их сургуулийн оюутнууд. За сургуулийн нэр их сургуулийн оюутнгээр бодвол Монгол Улсын их сургуулийн оюутан байгаа. Бас энэ сүүлийн үед энэ цахим карттай холбоотой асуудал бас энэ боловсролд бас их өнтэй хөрнөмөр оруулж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр өнөөдөр Монголын эдийн засаг ямар болоо тэр зүйн оюутнуудын маань эдийн засаг ямар байгаа. Оюутнууд маань өөрөө хэрэгцээж мөнгө олж чаддаг. За ажлын байр нэтрэгээл ярихаар бааранд зөвч хамгаалагч гэсэн ийм юм болдог байхгүй. Гэтэл тэр тухайн оюутан суралцсан гажуур өөрийнхөө хэрэглээг дарахснаа чадвартай басна. Гэтэл энэ чадвар маань одоохондоо Монгол төлөвшөөг байгаа учраас энэ автобусны асуудал маань бас хүндрэлтэй орж ирж байгаа юм л. Энэ нь яг Монголын боловсрол маань ямар байна гэдгийг бас нэг л илэрэл юм байгаа шүү дээ. Өнөөдөр за жишээлбэл энэ тухайн үеийн асуудал дээр Монгол Улсын их сургуульд одоо жишээлбэл 12-3 мянган оюутан байна. Эндээс одоо жишээлбэл оюутнуудын ирэх гэдэг утгаараа энэ цахим картын хэрэгслэр одоо Улаанбаатар хотод нийтийн дээр өн төлбөрөө зорчих эрэхтэй оюутан 6000. Тэгэхээр бид нар тэн дээрээ сонгон шалгаруултыг бид нар одоо хийж тарж байгаа. Уг нь бол болдог бол бүх оюутандаа за тэр эдийн засагтай холбогдох юм бол бүх оюутан автобусаар өн төлбөрөө зарчдаг бол ямар сайхан байна. Яг тухайн таны асуудал дээр гэх юм бол та яг надтай ч юм уу те уулзаараа ер нь Монгол Улсын сургуулийн маань бас нэг баяртай төвшөлттэй зүйл маань Улаанбаатар хотод маань 80,000 оюутан зарчдаг гэсэн бол 96,000 болсон шүү дээ. 16,000 оюутан бас л нэг оюутнуудаа дэмжээл байгаа юм. Тэгэхээр тэр нь квотондоо ер нь ороод хамрагдах боломжтой байгаа хаа. Сая нэг амралтын сарууд ч юм уу те. Энэ цаа баяр ёслолын байдлаас болоод энэ сунжирсан удаашрсан зүйл гарсан баг. Тэрээс л яг хандах юм болно. За дараагийн үзэгч явъя. Байна уу? Азагч албач хооронд дахиад нэг зүйл онцлоод асууя. Тэгэд боловсролын салбарт бас нэг асуудал болоод идэг нь их сургуулиудын удирдлагын асуудал гэдэг л да. Тэгэхээр одоо эдийн засгийн чуулганы хүрээнд бас их дээд сургуулийн одоо яг боловсролын удирдлагын асуудал нэлээд чухал яригдах байх гэж бодож байна. Тэгэхээр зарим их дээд сургуулиудын удирдлагыг сонгоход улс төрчсөн зүйлүүд их байдаг шүү дээ. Ялангуяа томоохон хэмжээний шинжилгээ технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль эдгээр дээр бол тэр судал ер нь их үн цэнтэй судал юм шиг харагдаад идэв шүү дээ. Тэгэхээр ер нь яг ямар хүн удирдах ёстой юм бэ? Нөгөө сайн эмч эмнэлгийг удирдах чадшиг одоо сайн багш тэнд заавал удирдах сууж явах ёстой юу? Эсвэл жинхэнэ менежер байх ёстой. Яг энэ удирдлагын тал дээр та нарт яг яаж харагддаг вэ? Жинхэнэ менежер байх ёстой юм болов уу гэдэг. Одоо жишээлбэл бидний нэг Монголын оюутны холбоос баримтлаг одоо жишээлбэл нэг чанаргүй маш олон ихтэй сургуулиуд байна. Одоо Монгол 113 ихтэй сургуультай. Тэгээд 170 энэ маань баг өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад манайх уг нь бол боловсролын тэр тоон үзүүлэлтээр явал дээгүүр явчихдаг. Гэтэл эргээгээ чанарын асуудал маань хэцүү. Тэгээд энэ боловсролоор бизнес эрхлэх гэдэг нэг асуудал байна. Нэг болохоор их бохир муу юм шиг, нэг бол их сайн юм шиг. Одоо жишээлбэл бизнес болно гэдэг маань эргээгээд яг зөв бизнес бол их хөгжих юм шиг. Одоо жишээлбэл одоо Харвард их сургууль, Оксфорд их сургууль, хувийн хвшлийн сургууль тэд нар чинь яг жинхэнэ бизнес болгож ийж хөгжүүлж ийж тэ өрсөлдөөнийг бий болгож тэ одоо хэрэглэгчтэй одоо чиг үнэнчээр үйлчлэх гэдэг юм. Гэтэл Монголд маань зарим ихтэй сургуулиуд маань баг бодвол хичээл ороод тэ ийм асуудлууд байгаа. Энэ хүрээнд ч гэсэн бас энэ Монгол Улсын төр засгаас боловсролын ямаас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж. Тэгэхээр энэ удирдлагын хувьд ямар байх ёстой вэ гэхээр яг тэр тухайн сургуулигаа хөгжүүлээ. Тэгээд нэг